өндөр швед орсонч 40 жил. Сургуулийн алтан босрыг алхаж орсон анхны өдрөөс харван эрднийг шинтэн хүртсэн 10 жилийг ардаа орхидоо Dinjigur orgojoguson hurkhiredig ohtoj zaasan amutonor tagda tarsosanch ochilun zodrokhin yorodbayna тухай ярихад аюу их сэтгэл сайхан байдаг аа. 70-аад оны дунд үед 8 настай бэлчээр хүүхдүүд нэгэн үед нэг сургуульд 1-р ангид орцгойж бүгдээрээ найз нөхөрлөөд 10 жилийнхээ эд хүүхэд үе, залуу үе нэг нутагт нэг хонгорт өнгөрүүлсэндээ тухайн үеийнхээ найзуудаа их дурсаж байдаг. Эргээд харахад энэ үеийн найзууд маань аюу үнэнч шудраг сайхан нөхөрлөдөг найз нөхөд мөн гэдгийг бол харж явдаг даа. Маш сайхан эргээл ингээд хүүхэд нас бол 10 жилийн төгсөлт гэдэг бол 10 жилийн амьдрал чинь хүнд яг л хүүхэд насаараа үрддэг юм байна. Сурагч нас, хүүхэд нас гэдгийг бидний амьдралд анх хөл тавьж алхах хүн болох хамгийн анхны хүмүүжил гэж ойлгодог. Ерөөсө хамгийн гинэн цайлган одоо яг нөгөө боловсроогүй жимс шиг байжгаад би тэгэд одоо ингээд нэг ангид ороод тэгээд одоо маш сайхан найзууд болоод одоо бүх юм ингээд ер нь их гоё болоод ирэхээр сургууль төгсөө явчихдаг юм байна л да одоо хоорондоо одоо яг хөө ер нь хүүхдийн нууцхан хайраас хэсүүлэл бүх юм байгаа штэ тэнд чинь энэ насны одоо амьдралаа маань түүхийн бараг 50 орчим хувийг зөвхөн тэр 18 жилийн амьдрал чинь одоо 50 орчим хувийг эзэлдэг. За тэгээд ер нь бол юу гэх юм бэ? Яг минийхээ хувьд гэж бодоход зөвөр л 9-д болсон 18 жил байсан шүү дээ. Эргээд дахиад уулзмаар үргэлж одоо хүн болгонтой ярилцмаар шүү одоо дутуугааг үзэж дундуураа дүүргмээр одоо тийм сайхан дурсамжтай уулзалт боллоо. Ахя дургахгүй
За 1983-85 онд 8 дугаар анги 10 дугаар төгссөн бүх найзуудаа 40 жилийн дараа уулзуулъя хэмээн бүх сургуулийнхаа төгсөлтөөр уулзцгаая гэдэг анхны санааг миний хувьд гаргаад тэгээд тэр үеийн тухайн үеийн 8 10 дугаар төгссөн бүх хүүхдүүдийг энэ уулзалтанд хамруулахаар болж энэ комиссээр хуралдаж шийдвэр гаргаад тэр уулзалтанд гэж олныг хамарсан болсон. Тэгээд нэгэнтээ бүгдөө уулзалтаад улсынхаа нийслэл төв талбай дээр цуглаж байгаа юм чинь бас төрийн ордондоо ороод гаргээ. Төрийн ордныхоо 9 үйл цагаан тугандаас хүнд төзүүлээд зурга хамт олноор авах гоцгаая гэдэг санааг бас миний хувьд гаргаж ялаа. За бид бүхэн бас ингээд хоёр үйл ажиллагааг бол хийсэн байдаг. Энэ нь болохоор нэгдүгürt нь бол одоо нямж үеийн нэрмж тэмцээн гэдэг одоо өөрийнхөө төрлөх сургууль 1-р 10 жил дээр очиад нямж үеийн нэрмж тэмцээн волейбол, теннис, сакс, дарц шидэлгээд ийм төрлүүдээр одоо бид нар тэмцээн зохион байгуулсан. Энэ бол бид нар бол маш сайхан байсан. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан нямж өвдөө одоо бас маш их баярлалаа. Хоёрт нь бид нар сайн үйлсийн аян гээд төрлөх хоттой очиод спорт зохицлын ард бол бид нар одоо мод тарьсан байт юм аа. Ингээд бид нар бол тэнд бол 150 ширхэг одоо мод тарьж сайн үйлсийн аяныг одоо өрхөлтэй бол дэлгүүрсэн байт юм аа. Бүгдээрээ тэгээд спортондоо амжилттай оролцож агваахтай бүлгээр тоглолтод болсон дэрчгээ орлоод үзүүлэх үстэй гэж бодож байна. Бүгд амжилт хүсье. Уулзалтын өмнө одоо Монгол улсын спортын мастер, Монгол улсын сагсан бөмбөг волейболын спортын мастер сайн байрын нямжийнхаа нэрмжит спортын тэмцээнийг бид бас зохион байгуулсан. За тэр тэмцээн дээр маань 82 3 хүн нийтдээ оролцох болсон. Би зүгээр ерөнхий багцаагаар тоо авсан. За тэгээд заавал уулзалтанд ирлээ гээд нэг 120 орчим хүн болох юм байна да гэсэн тооцоо байтал тэр тэмцээн маш гоё дэг журамтай айтайхан болж өнгөрсөн учраас хүмүүс тэр тэмцээний маань одоо янз бүрийн багцааг бичлэгийг үзсэн байх. Тэгээд ангийнхаа найзуудаас сонссон байх. Тэгээд тэр одоо маш олон хүмүүс оролцох болсны бас нэг үүсвэр нь тэр одоо 4 төрлийн тэмцээн маань байсан бахаа гэж бодож байна. За тэгээд тэмцээнд идэвхтэй оролцсон найзуудаа бас их баярлалаа. Мөн тэр тэмцээнүүдийг зохион байгуулсан одоо Ариун болдоо, мөн Дугур хүүдээ, Батбаяр нартаа бас баярлсан талархсан. Бямсүрэнгээ мартах гэж байна. За ингээд тэмцээнүүдийг зохион байгуулсан найзуудаа бас их баярлалаа. Ер нь энэ сайхан ингээд нэг анги хамт олон одоо эргээд бид нар бас тэ 16 наснда сошо одоо ингээд 56 7 хүртэл ингээд бас ингэж уулзж байгаадаа маш их 40 жил уулзаагүй маш олон найз нөхдөд ирсэн болгоод сэтгэл маш өндөр байна.
уулзаагүй маш олон нөхдөд ирсэн. Тэгээ багш нар хүртэл ирсэн байгаа. 8 дугаар ангийн багш, бага ангийн багш, 10 жилийн багш нараас ирсэн байгаа. Тэгээд нийт ингээ сайхан бүх тамирчдаа, ангийнхандаа, хамт олондоо, найз дүүтингийн бүх хүмүүстэй аз жаргал сайн сайхан урт насаж удаан жаргаараа гэж хөрөөё. За ингээд бид нар өнөөдөр 1 2 3 4 дугаар сургуулийн нэг үеийн төсөлтийн найзууд маань 75 25 гэсэн сайхан дундаршгүй дурсамж уулзалтынхаа эхний спорт тэмцээн болоод ингээд үргэлжлээд явж байна. Тэгээд бараг л 1-р ангид 75 онд анх бүгдээрээ цүнхээ бариад чирээд л орж исэн хөөхөн жоохон хүүхдүүд байсан. Одоо бүгдээрээ том эмээ өвөө болцоосон байна. Тэгээд бүгдийн л танихгүй байсан ч гэсэн царайг нь хараад таньдаг сайхан найзууд маань өнөөдөр цугларсан. Үнэхээр айгүй сайхан сэтгэл өндөр их сайхан спорт тэмцээн болж байна. Манайх чинь одоо жил болгон уламжилт одоо сургуулиудын дотроо уламжилт тэмцээн гэж бодлого байлаа. Тэгэхээр одоо энэ тоглож байгаа бүх улсууд ордог байлаа. Дараа нь сургуулиудын хооронд тэмцээнд би бас сургуулаа төлөөлөд оролцдог байсан. Тэрнээс гадна одоо манай ингийн Эрдэнэ засгийн нөхөр одоо энд байгаа ган зориг энэ гамбаа, болдоо, мордоо их үлээ. Тэгээд бид чинь одоо улсын аваргаар хөлбөмбөөр явдаг. Тэгээд зундаа бэлтгэлд гарна. Уурхаштай хамралтанд очиад сар бэлтгэлд гараад тэгээд улсын аваргад хотод очлоо тодорхойс амжилт үзүүлж байсан. За сургуульд хаад бид нар чинь бие нэр мэдхгүй жоохон хүүхдүүд байлаа. Өнөөдөр ирсэн чинь 40 жилийн дараа уулзаад ирэхэд яг л тэр үеийг хараад байж бид нар өнөөдөр бол тэгээд ингээ бүгдээрээ хүүхэд ахуйнасаа дурсаад ийм сайхан байгаад бүгдээр нь баярлалаа. Ер нь бол манай ангийн хүүгүүд бол их спортлог залуучууд байсан. Тэрийг бас дурсаж ярихыг хүсэж байна. Тэгээд манай ангийнхан бол энэ сургуулийнхаа талбайн одоо төрний хүүг бол өстой илээсэн ийм л анги байлаа да. Тэгээд яг энэ бүх юмаа дурсаад энэ ингээд сургуулийнхаа зааланд ирээд ингээд одоо тоглож байгаа маань үнэхээр сэтгэл хөдлөсөн ийм сайхан үйл явдал байна. 40 жилийн дараа ийм байдалтай тоглоно гэж ер нь бодож байсангүй. Тэгээд үнэхээр сайхан сэтгэл өндөр юм байна. Хүүгүүд бол ер нь тийм их ив найрамдалтай, ер нь спортлог, сурлаг сайтай, спортлог хүүхдүүд байсан да. Манай ангис ч ерөөсө бокс тоглолт 4 хүүхд байлаа шүү дээ. Улсын аврагт орж ирлээ шүү дээ. Улсын аврагт сандаа пеналаас мултарч исэн. Одоо манай тулгаа байна. 57 кг тоглож илээ. Төгсөө маань 60 кг тоглож илээ. Талиг шалтан гэрэл маань 48 кг хамгийн хөнгөнжинд тоглож илээ. Би ч өөрөө 52 тоглож илээ шүү дээ. Ингээд одоо анги хамт олон болон бүлгүүдтэйгээ уулзаж хүүхд насаа дурсах энэ ч ингээд тоглож байгаадаа бид нар маш таатай сайхан байна. Одоо бид нар одоо хэдий 40 жилийн дараа уулзж байгаа ч гэсэн одоо бид бүхэн бол бие биенийгээ манай ангийн хүүгүүн, манай ангийн октод гэдээ ингээд дууж байгаа нь бидэд бол маш тааламжтай сайхан байгаа. Уулзаагаас хамт олноо орлохоор одоо сэтгэл догдлоод яг одоо хүмүүс одоо хүүхэд нас одоо ингээд тэмцээнд оролцоод байдлыг харахаар яг тэмцээндээ одоо яг л ингээд гүйж идэг байсан гэдэг ингээд хүүхэд нас минь маш их бодогдож байна. Нүтгэхтэй налахтай ирсэн маань маш сайхан байна.
25 нийт тавилчид найздаг та бүхэнд эргэн хадгалж өгчийгэй. Бидний өчигдөр хүмүүс болсон түрүү хэлсэн хамгийн энэ зүйлийг бид хадгалж бэлэн болсон. Тэр нэг зүйл хийчих. Одоо наарын хүмүүсийн одоос алдар болж хийсэн. Миний нэмаа. Би хамгийн сайн хүний одоо ирэх юм би нэмаа гэсэн. Манай хамгийн өндөр хүний одоо ирэх би нэмаа гэсэн. Хамгийн сайн тавилчид одоо ирэх хүмүүс тагаад нэмаа гэсэн. Нэмжигдээ яг тэр нэрмжит тэмцээнийхэн үеэр бид өөрсдөө дундасаач одоо анд өгсөн мөн ангиуд одоо политиксэн найзууд нь мөн манай ангийн гадаадд сурч байгаа Алтан гэрлийн Солонгоо Америкийн нэгдсэн улсаас Чойжингийн Батман дахь Америкийн нэгдсэн улсаас Пүрвийн Ням тогтох Солонгосоос ингээд найздаа сэтгэлийн ханд өргсөн. Шин сэтгэл гаргаж уралдсан ирж нэг өдрийг хүүхднээсээ босож өнгөрөөж байгаа чинь маш их баярлалаа. Одоо маш сайн төлөвлөсөн бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү дээ. За бүгд төгсөж байгаа нэг хэлцээ. Нима бичэн. За бүх төгсөгчдөө энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд 1985 онд төгссөн Надаах дүүргийн 1-р 10 жил, 2-р 10 жил, 3-р 8 жилийн нийт төгсөгчд манай нөхрийн нэрмжт ингээд тэмцээнд хүрэлцэн ирж энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа бүх төгсөгчдөө баярлж талархаж байна. Тэгээ нийт төгсөгчдөө 40 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд одоо нэмжим найз маань ч гэсэн одоохондоо бас эрүүл мэндийн жоохон шалтгаантай таарууд байгаа ч гэсэн тэр тэмцээнийг зохион байгуулчихад одоо тэр тэмцээний үзээд одоо сэтгэл санаагаар бол маш их сэргсэн байсан. Ер нь бол сэтгэл маш өндөр хангалуун байсан. Тэгээд одоо Нямада эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ирээё. За 40 жил гэдэг бол одоо ингээ хүний амьдралын амьдралаар ингээд аваад үзэхэд бол бас бидний амьдралд бол нэлээд их том байр суурь эзлэх ийм хугацаа. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо яг өөрийнхөө анги дээр ингээ ярихад бол манай ангийнхан өөрсдийнхөө эрхэлж байгаа ажил хөдөлмөртөө айгүй өндөр амжилт гаргасан. Салбарын одоо тэргүүний ийм сайхан хөдөлмөрийн хамт олон болж чадсан байна. За тэмцээний ялагчдын хувьд бол одоо 2 дугаар сургуулийнхан бол ер нь спортын тэмцээнүүд бол маш сайн оролцсон, маш мундаг байсан. Тэгээд та бүхэн маань дараагийн уулзалт тэмцээн тэгээд одоо 50 жил, 60 жилийнхээ уулзалт тэмцээнд идэвхтэй оролцоорой. За мөн бүгдээрээ тамирчин байгаарай. Тэгээд та нартай эрүүл энхийг хүсье. Арунгийн ариун модох хөстэй хамтод Саксан волейболын Монгол Улсын спортын маш сайн баярлалтай Нямжийн нэрмжит тэмцээний волейболын төрөлд амжилттай оролцож тэргүүн барьсан тул дурсгалын бичиг хатгалсан. Зохион байгуулах комисс
дундэршгүй дурсамж 40 жилийн айн баярын мэндийг хүргэе. Ингээд 75 оноос 85 онд 10 төгссөн. 85-аас 2025 он гэхэд 40 жил өнгөрсөн байна. 40 жилд амьдралын айгүй маш урт хугацаа. Энд чинь бүгд хөөхд байхаас эхлээл одоо өнөөдөр эмээ өвөө болтлоо амьдрал тулсан маш сайхан 40 жилээр эргэж уулзаад ангийн найзууд үеийнхэнтэйгээ уулзалдаж байхад маш сайхан байна. Бүхэл амьдрал нүдний өмнөр бүгд хүүхэд насаараа л харагддаг юм байна. Амьдралын энэ урт хугацаанд 40 жил найз нөхөрлж байгаа найзуудаар их бахархдаг да. Энэ хугацаанд бас бурхны оронд орсон найзуудгаа их санаж байна. Олон сайхан багада найз өгсөн нөхдүүд маань бурхны оронд оджээ. Тэднүүдээ бас санд дурсаад одоо үлдсэн амьдралдаа үлдсэн хүүхдүүд нь бас эрүүлэн сарван сайхан байж энэ орчлонг бас нэг хамтдаа туулж өшөө олон дурсамжтай хийх хүсээр гэж байна да. За энэ хараа 10 төгсгөд манай ангийнхан 3 хуудсан дээр дурсгалаа бичээд үлдээсэн түүхт дэвтэр. 40 жил татсан байна. За энэ дээр хараа хамгийн түрүү энийг вэ? Энийг байгаа гэж бодчих. За багшаа. Энэ хараа энэ багш надад хийгээг байхгүй юу? Ингээд ангийн багш цэрэн дулам та дурсгалаа үлдээнүү гэдэг ингээ хөөрхөн байж байна. Оо гэдэг. Оо гэдэг. Одоо ингээ багштайгаа уулзах юм бол ядаж гарын үсгэн ч гэсэн зурулнаа. За энэ ингээ хараа. За миний 10 жилийн хамгийн дотны найз бодрогоо хамгийн багшийнхаа ард ингээ бодрогоо оруулсан. Ингээд манай бодрогыг өөрийгөө туссан. Яг бодроо. Ингээ үлсэр баасан. Манай ингээ нагдан дөржих заяа. Энэ ингээ нагдан дөржих. Тэр айгаа өөр ингээ басан юу дагдан дөрж маань ингээ гэр хийгээ гэрийн цаана ингээ өөр хичээл зураг хийсэн мөн. Аа тэгээ манай ангийнхаа айгүйх ингээд хунд айгүй дуртай байсан байлээ. Цэцгэнд айгүйх дуртай байсан байлээ. Тэгээ ер нь хунгуу зураг бараг байхгүй юм чи дандаа хунтай. Тэр үед чи дурдсны дэвтэр 2 хонгол бол нарийн авах шүү дээ. За улаан палмастраараа чадхад хараад улаан сарнаагаа зорж. Тий. Тэгээ энэ сарнаа шиг манай ангийнхаа одоо дэвчин дээшилж одоо сарнаа цэцэг шиг дэлгэрч яваараа гэсэн утгаараа л одоо энэ улаан цэцгийг үндэс байна шүү дээ. Үндсээр харагдсан дээ. За тэгээ битсэн юмнаас нэг уншаа. Амт чинийхээ сурлаг хөдөлмөр урлаг спортод чинь өндөр амжилт хүсэж энэхүү үлдээнжийн дэвтэрт чинь өчүүхэн дурсгалаа үлдээв. Зузаан дэвтэр чинь үлдээж өгсөн зураг дурсгал минь 100 наслсан ч хадгалж яваараа. За. Би тэр үчин дарамлаар бас гоё өвчдөг байсан юм аа. Их орноо зүрхнээсээ илүү хайрлаж, эрхэд орны хөдөлмөр байх. Инхри хайрын хагас сэтгэл дотроос ихийн тухай нэгэн бодол салдаггүй. Юуны урд тусан нутгийн ач юм хүнээс хайргүй өндөр боловч ертөнцөд заяасан их хүний ач юр баггүй гэж би сандаа. Ихийн минь амьдарч байсан тэр цаг инх тайван одоотой адил биш. Илгэн халуун монгол хүмүүсийг шандалсан эзэхэг заяас ноёс байсан үе билээ. Хатуу бэрх зовлон бүхнээс болж хашны ядсан зарим ихчүүд хайр түрээ амьд хээр хаяад харуун нулимсаа асууж байсан гэдэг. Тэгэлээ хараа дарамтсан энэ үү. Зингэлийн энэ зураг хараа үнэхээр гоё. Манай зингэл бол нэр ястууд 3D 5D хараа. Юмны авьяас хараа энэ хараа ингээд амар гоё тий. Дандаа хараа сур бас дахин сур Владимир Ильич Ленин гэдэг. Энэ хараа бас юу бас л гоё тий. Энэ хараа юу энэ хараа тэрэг их орны юм байна. Тэрэг их орны хараа. Чиний өшөө гэдэг доо. Энийг харсан шууд доорны санаж явсан. Зургийг чинь санд гэдэг. Тэгээ ингээд төгс
хонхоор удаан хүчээр төгсгсөн байна. тэгэл оргич. Энэ бол үнэхээр бас маш гоё дурсгал үлдээсэн байна. Амт найз чамд ямар гоё ütсэн юм бара. Отхон За энэ ингээд аам өгцөг гээд нэргэн маань намайг дурсгалаа гаргаач гэд хуудсгсан байна. Энэ одоо дандаа ингээд үзгээр би одоо зурсан байна штэ гэдэг аахгүй юу? Бас намаа зураад цэцгээ зараад харин тийм. Тэгээд балаар цэцэг одоо яаж зурдаг юм бэ ингээд хэлсэн байна. Энд чинь нэг их гоё дуу бас үлдээсэн байна. Сүлжээ хонхон дуу гээд тийм хүүхдүүд мэдэх бахаа. Тэгээ энэ хонхыг их зуржээ. Тийм. Дандаа балаар л тэгээд биднэрт одоо олддог нь л бал өөр юм байхгүй шүү дээ. Нэг хошин шогийн зураг зурсан байна. Тэгээ найздаа бас их гоё юу бичиг үлдээсэн байна. Амьдрал тохиолдох ариун баялаг намтраа ахиад үл олдох 18 насаа сурахын төлөө тэмцсэн, сурагч ахуй үе сурахын төлөө тэмцсэн, сургуулийн одон багш нараа холын хол хаанд сурсан хизээч бүү мартаарэ гэд дурсгалаа үлдээсэн аам өгсөн. Манай ангийнхан бас хичээл сурлагандаа их сайн байсан нэг түүхийг би ярья. Энд хүрнэх ёстой. 9-р ангид төгсөх математикийнхаа шалгалтыг манай ангийнхан 100% чанартай гэж өгсөн. Тэгэхээр одоо 29 хүүхд шалгалт өгжсэнээс 6-7 онц үлдсэн нэг 12 нь 13 нь сайн гэдэг дүн. Онцын 2 нийлээд чанарын үзүүлэлт болдог. Тэгээд 100% чанартай өгсөн одоо энэ их үнэхээр одоо юм мундаг анги байна уу? Энэ яав гэд дүүргийн боловсролын хэлтсээс энийг баталгаажуулна гэд дахин шалгалт авав. За ингээд баталгаажуулах шалгалтанда өшөө онцын тоон 2-оор нэмэгдсэн байдیں۔ Одоо 16 хүүхэд байсан бол 18 хүүхэд онц. 11 хүүхэд сайн гэж. Ингээ өшөө илүү баталгаажуулж ингэж амжилтаа бид нар бүр ахиулж исэн ийм онцгой амжилт үзүүлж исэн ийм түүхтэй. Тэгээ манай математикийн багш бол цагаач гэж багш байсан. Тэр багш маань бас биднийг бас тооны эрдэмд одоо нэлээд сайн сургаж ирсэн юм байна гэж одоо ингэж боддог. Тэгэл цагаач багш маань яадаг вэ хүүхдүүдээ? Та нар яагаад энэ хөөе милисэн ногоонуудаар битгий над руу хараад агаараа гэл. Ингэж ирээл хичээлээ зааж эхэлдэг. Тийм багш байсан. Энэ түүхийг би бас ярих дуртай. Одоо энэ түүхийн бас гол эцэст нь бол одоо мөнх цэцэг байна, би байна, одоо манай нэргүү байна, одоо бачаргал маргал гэдэг одоо тоондоо үнэхээр толгой болцсон дамжицран ингээд бид нар болоод одоо ингээд бас үнэхээр ангийнхныгаа бас авч гарч ирсэн юм байгаа юм гинэ. За манай анги чинь бас сайн сургуулийн сайн багштай, сайн хүүхдүүдтэй тийм анги байхын зэрэгцээ манай анги бас спортоор тий соёл урлагаар бас сургуультай мундаг ийм анги байсан. Жишээгээр ярих юм бол манай анги чинь улс төрийн дууны хамтлагтай байлаа. Дээр нь бид нар чинь нийслэлийн тэргүүний жагсаал шалгаруулах тэмцээн, дөл тоглолт, шонхор тэмцээнүүдэд манай ангиас 6-аас 7 хүүхэд орж тэнд одоо алт мөнгөн медалуудыг авч ийсэн. Манай ангийн Балданжав ихтэл одоо 3 хариалтын улсын аварга, Монгол улсын 3 хариалтын рекордыг 3 удаа эвдсэн Балданжав гээд өөрөө онц сурахын зэрэгцээгээр бас ангиа удирддаг, дээр нь спортоор хичээлээд явдаг ийм сайхан залуу би өнөөдөр харах ирж амжаагүй. Миний хувьд бол 1985 онд бас налаах хорионы хөдөлмөрийн аварга сурагчаар тодорч ийсэн тий. Жилийн хичээлийн энэ ташрамт гадаа дотоодод байгаа андуудтай ирж чадаагүй байгаа хүүхдүүдтэй бүгдэнд нь баярын төргийа. За өнөөдөр ингээд яхад ерөөсө бүгдээрээ 10 жилд байсан суудлаараа суусан чинь ерөөсө яг 10 жилийн хүүхдүүд мэт сэтгэж төрж байна. За тэгээ хамгийн түрүүнд юу санаанд бууж ийн гэхлээр инх цэцэг болор эрдэнэ хоёр нэг ширээн дээр суугаад болор эрдэнэ сахилга гутаад инх цэцгийн авсан цоош 160
төгрөний үнэтэй гутлын ягаан өнгөтэй гутал гэдгийг. Тэрийг ангийн самбарын уур дээр тараа энэ эцгийн гутал гэж байсан. Тэр хамгийн инээдэмтэй сэтгэл үтсэн. Тэгээд бид нар чи бүгдээрээ юу адаг ингээд 2 4 6 гэдэг 6 игнэт АБ вариантуудтай. Тэгээд вариант болгонд 1 2 мундаг хүүхдүүдтэй. Тэгээд арагшаа урагшаа шипийг бол маш сайн дамжуулаад тэгээд тий хууч хуудалдаг тийм бас нэг нууцгай үйл ажиллагаа явагддаг байлаа. За өнөөдөр ангийнхантайгаа ингээд бүгднтэй уулзсан маш их сэтгэл өндөр байна. Энэ миний хажууд одоо 1-8 хүртэл хамт нэг ширээнд суусан ангийн минь охин ирээ суудсан маш их сэтгэл хөдлөж байна. Тэр манай сурлагын секторын дарга сууж энэ хамгийн урд үзмээ. Чи босоод өөрийгөө танилцуул л та. Уран бэлэг маань ирсэн сууч. Миний ганц суучлагч охин тийш нь харуулаараа тэр. Тэр өстө нэгдүгээр ширээн дээр тэгээс ус манай ангийн хамгийн хөөрхөн охин. Бусд ангийн манд нар зөвхөн нураал ундаг байлаа шүү дээ. Цаан хин байна. Манай солонгоо саксны ганц авраг байна. Батбаяр байна. Манай бүлгийн дарга өөр юуны дарга байлаа манай Даки чинь. Үрийн дарга дандаа дарга хийсэн. Насаараа л дарга хийсэн. Одоо ч дарга хийж байгаа охин доо. За Цэваравд ингээд энэ жижигхэн хүүээс одоо баг надаас өндөр болчихжээ. Манай ингээд орж ирж ирсэн 6 дугаар ингээд орж ирж илүү. Хэд орж ирж илээ Цэвэний чинь 4-д орж ирсэн юм уу? Их жоохонд бол орж ирж ирсэн. Их мундаг зурдаг, уран бүтээлч их авьяастай залуу. Хажуудлан сууж байгаа Б цэцэг гэдэг алдартай манай ангийн хамгийн хөөрхөн, хамгийн онц сурлагатай сургуулийн бүлгмийн зөвлөлийн дарга Цэнхэр галстugтай насаараа явсан. Алтан туяа бас манай сурлагын салааных. За тэгээд алтан туяач одоо эмч манай сурлагын салааны бас нэлийн онц сурлагатай байсан байх шүү. Бурмаа агш дурдаа нэг ийм хүний нүдтэй нусны альчуур хийчээд наана юу хийцэн гэд нэг айхтар загнуулж ич. Тийм байсан. За энэ их цэцэг гэдста айгу мундаг охин. Дандаа гоё чихэлтэй ирдэг. Болроо витер чихрийн дандаа булаач авч иддэг гэж чинь айгу өглөгчлөлтөө хөөрхий. Тэ хоёр талын сууж байгаа чихрийн булаач иддэг ийм сайхан хамт олон мэн өнөөдөр бүгд цуглаад ирсэн байна. Тэгээ ирээгүй байгаа найзуудаа энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнийгээ маш их санаж явдаг шүү. Ангийн хахалрыг гөлхөн хала алдрайхан насаа үлдээ баяртай. Атсан мөчүүд эрэхгүй чиглээ үерхийн халуун сэтгэлээ хөргөхгүй олон аавын хүүхэд чуулсан эрдэн ялгсан орт нархмаргүй Сургуулийн хаалгыг зөөлхөн халаа сурагч насаа үлдээ баяртай. Тэгээд 4-р ингээд авч ирсэн бидний бас маш их хайртай хүндэлж явдаг Бурмаа багш маань те яг санаанд орж байна. Үнэхээр гайхалтай сайхан багш нар байсан. Бид нар бол бас айгүй хацтай анги байсан. Маш сайн багш нараар ингээд хичээл заалгасан. Тэгээд яг тэрнээсээ болоод сая юу яасан гэд айгүй сайн анги байсан гэд уран бэлэг ярьчлаа. Яг тэрнтэй адилхан бид нар үнэхээр тийм сайн анги байсан. Дээрээс нь би бүр бага ахасаа л ингээд нэг ангийн дарга бас нэг байж үтсэн. Бүлгийн дарга, тэгээ өөрийн дарга их олон жил хийсэн. Тэгээ яг ингээд хийж байхад миний үгэнд амар сайн ордог байсан. Амар хөөрхөн бүлгийн ажил хийн, өөрийн ажил хийн, хурал хийн бүгд айгүй сайн оролцсон. Тэгээ дээрээс нь ингээд өөрийн одоо янз бүрийн ажил ингээд зохион байгуулахад тэгээ дандаа тэргүүний байдаг. Ирцээрээч бүгдээр айгүй гоё. Тэгэл бүгд айгүй ижилсээ дээрээ хувцлаараа гэхэд бүгд тэгж ирнэ. Тэгэл нөгөө миний үгэнд ороо зохион байгуулсан ажлын минь тэгэл бүгдээрээ ингээд сэтгэл гаргаад бүгд хийчдэг байсан. Тэгээ тэр нэр үнэхээр гайхамшигтай. Одоо ч гэсэн миний сэтгэлд байдаг айгүй сайхан дурсамж тэр байдаг. Айгүй ингээ хөрхөн хүндлээд нэгээ хүндлээд тэр ажлыг амар сайн хийдэг. Тэгээ дандаа ингээл бүлгүүдийнхаа донд өөр сургуулийн донд ингээл хийхэд
голцол 1-р эрэнд ордог гэсэн тийм ээ. Манай анги. Тэгээ ийм байсан. Тэгээд энэ зохион байгуулалт ч гэсэн үнэхээр хөр. Тэгээ яг энэ байдлаараа одоо ч гэсэн ийм хөөрхөн тийм сайхнаараа байгаад би бүр үнэхээр бахархаж байна ангийнхнаараа. Тэгээ ангийнхандаа 40 жилийн баярын мэндийг хүргье. Хайртай шүү бүгдд нь. Бахархдаг шүү. За энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр сургууль дээрээ 40 жилийн дараа ирээд уулзч байгаадаа маш их баяртай байна. За манай ангийн багш бол Зэрэмжөө гэдэг багш байсан. Манай анги бол багшийн бол хамгийн отгой анги байгаа. За манай багш бол айгүй сургуультай нэр хүндтэй, айгүй туршлагатай. Тэгээд бидрийг бол одоо ингээ хамгийн отгон нэлсэн болохоор бидрийг одоо яг л өөрийн өөр хүүхэд мэт одоо бидрийг хүн болгоныг сайн хүн болж хүмүүжиж одоо улс орондоо нэр хүндтэй сайн иргэн болоосоо гэж чин сэтгэлээс хүсдэг байсан байгаа. Яг уу нөгөө нэг бусад хүүхдүүдтэйгээ энэ тэнд ингээд уулзахаар ялчгүй л нөгөө нэг хэдэн настай байх нь бид нар хамаагүй яг л тэр хүүхэд 17 тай байсан уу 18 тай байсан нөгөө анх 7 8 тай анх бидний нийлэл орж ирсэн яг тэр үеийн хүүхд авах дурсамжаараа л тэр хүн харагддаг. Тэрнээс биш өнөөдөр тэр хүн ямар мэрэгчлээ ямар иргэн болж төлөвсөн хамаагүй яг хүүхэд нас нь л харагддаг. Тэгээд яг нэг дурсамж орж ирж байна л да. Ёо багш маань айгуу тийм хичээнгүү хөдөлмөрч хүн байсан. Тэгээд инх цэцэг бит хоёроор ингээд нөгөө дүн бичүүлдэг байсан. Тэгээд дээр нь бас багш өөрөө ингээд айгуу мондог хүн байсан болохоор ийм нэг зузаан дэвтэр дээр ингээд бидний сар уйлрал жилийн ингээд нөгөө дүн бичүүлдэг. Тэгээд би нэг удаа тэрийг гэрлүүгээ авч явж хагаад унгаад ингээд салгацсан байхгүй юу. Тэгсэн чинь маргааш нь ирсэн багшд ирээд нөгөө дэвтэрээр салгачаад аваад ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь багш амар уурлаад намайг загнаад. Тэгээ би бүр уйлж ирсэн. Бараг л дахиж ингэж бичих хэрэг байгаа ч үгүй ч гэж бодогдол те. Ичнэн тэгэж бодогч ирсэн ч гэсэн тэгэхээр тухайн үед ямар нэгэн хүнд одоо бэрхшээл зовлон мэд санагдаж байгаа боловч тэр хүний шаардлага тэр зэмлэлийн үгээр хүн яг хүн чанартай хүн болж төлөвшдөг гэдэг нь л харагдаж байна. Тэгээд үнэхээр багшаараа баарах чинь. Нэгдүгээр ангиас нэг ангид 8 дугаар анги төгсөлтөө байсан. Тэгээд бидний одоо хөгжилтэй сайхан нас гэвэл цаг гэвэл 8 дугаар ангидаа бид нар одоо ийшээ Гахаан байранд газар очиж хөдөлмөр төслөнд ажиллаж байсан. Тэгээд Гунаажуу гэж багш байсан. Гунаажуу багштай явж байсан. Гунаажуу багшигээ бид одоо аягүй шоглдог байлаа. Тэгээд манай анги судгийн 3 ногоон гэж 3 охин байдаг байлаа. Ажлаас цухтагаад судагт очиод хөвтчдэг тийм 3 охин байлаа. Нэг нь Утган жаргал гэдэг одоо Унгар улсад нэг нь амьдарч байна. Нэг нь Ноон Аран цэцэг байна. Гурав дахь нь би байна. За Манжимгийн хувьд бол энэ сурлага бол үүдээс мундаг сайн тэгээд ангийн манлайлагч байсан хүүхэд байхгүй манай найз чинь. Тэгээ их дараах их тайв одоо бүр их гоё тайв байна. Манай ангийн дарга Болормаа гэж Доржин Болормаа гэж охин байлаа. Тэр Доржин Болормаа маань одоо би маш муу ахта ангийнхныгээ зөвлүүлээд одоо албан ёсоор би ангийн даргыг отхон амьдлаар шилжүүллээ гэж бүр надад хүлээлгэж өгсөн. Тийм учраас би ангийнхаа жаргал зовлон бүх юмд нь зохион байгуулалтаагаар оролцуулахыг боддгоо ангийнхныгээ. Зөв яг байна. Хоёга Миндэ би Ганбаатар очор хоёг бид хэд нийлээд
тал 3 төгрөгөөр гөөхөө аваад идчихгүй. Нөгөө тал 3 төгрөг олонготой гөөхөө авч идчихээд Яаж 6 гөөхөө авчиж байгаа байхгүй. Яаж өгсөн? Гэхдээ тэр чинь нэг ингээд өвхөх юмгууд цааш 50 гутал 6 гөөхөө авч идэл тэгээд нөгөө орой нөгөө октын зөвлөх нь мөнгө хураалгах гэсэн чинь тал 3 төгрөг хараад тэр өдөр 3 төгрөгөөр үйлчлүүлсэн манай ангийн тэгээд бенера өдөрч баалмарч өгсөн шүү дээ. Үу гэдэг. Манай дуулдаг муулдаг хүмүүс байна, жимсээ байна гэдэг бас их гоё дуулдаг байсан шүү дээ. Манай анги чинь 3 дугаар ангид байхад тэр ботго хийгээд ботгоны дүрс хийгээд одооний ботгон дотор ороод ботгол болчихсон. Тэгээ ботго болоод дуулаад яваад тэгээд хөдөлж явж дуулдаг. Ботод хашаа явах гэсэн юмд орж ийл шүү дээ. Манай анги чинь нугардаг хүүхдүүд аяух байсан. Бачимэг байна. Би бас дагаж дуурайж нугардаг байлаа. Бас манай ангийн одоо Хүрлбаатарын бүр дурсахгүй байхын арга байхгүй. Манай Монголын 1 номерын баг уран дархан хүн байдаг байхгүй. Насорцоо саяхан насорцоо үргэлж одоо Монголын тэр уран дарагчдын бүх шагналыг авсан баг шүү. Тийм байх. Хүрлбаатар байна. Одоо манай харын төвшин байна. Өстой мондөг нөхөрлөлтөө хүүхдүүд битэр ч одоо үү зайгүй салтгүй сайхан найзууд л байлаа. За сайн байцгаана уу бүгдээрээ. Сайн байна уу. Бүгдээрээ сайхан төгсөж энэ сургуулийг босхийг асгаж орсон болохоор та нартай бүгдэнд нь баяр хүргье. За бид 1975 оны 9 сарын 1-нд Налах дүүргийн 1-р 10 жил гэсэн энэ 10 жилийн сургуульд анх элсэн орж суралцж эхэлсэн. Хүүхэд насны бага насаа өнгөрөөсөө. За энэ сургуульд элсэн оролцоо бид 4-р ангиасаа эхлээд зарим хүүхдүүд маань 2-р 10 жил анги шилжиж явсан. За 8-р ангидаа 8 жилийн 4-р сургууль гэдэг сургууль руу бас шилжсэн хагасна. Ингээд бид явсаар байгаа буцаад төрлөх 1-р 10 жилийн сургуулаа 10-р анги энэ хаан толнороо төгссөн. Одоо ингээд бид одоо 10 жил төгсний 40 жилийн ба. За 1-р ангид орсныхаа маань 50 жилийн ба ингээд энэ жил тохиож байна. За одоо ингээд төлөв сургуулийн маань ингээд одоо шинэ төгсөлтөд болсон юм байна. Хуучин бидний сурж ирсэн нөгөө 3 корпус маань ураагдаад одоо ингээд 1 корпустай болсон. Заал 1 болсон. Сургууль танхим шинэ болсон. Юм сайхан харагдаж байна. Одоо тэгээд ингээд нэг ангийнхаа нийт хамт олондоо эрүүл энх хамгийн сайн бүхний хүсэн өрөө, ажил хөдөлмөрөнд амжилтын гэр бүлийнхэнд хамгийн сайн сайхны хүсэн өрөөё. Манай ангийнхан ч одоо ажил амьдралд маш сайн явж байгаа байлээ. Манай ангийнхан дотроос бол салбартаа маш их амжилттай явж байгаа хүмүүс маш их байлээ. Тийм. Ардын армид тэгээд нийтийн хоолны салбар манай ангийн мөнхтэйгээ байна насаараа ажилласан. Эрчим хүчинд манай Нямж Мөнхбаатар хоёр бол ТС-ийг төгсөөд насаараа бол ажилласан. Манай мөгийн чинь эрчим хүчний тэргүүний ажилтан. Тэгээд Өшөөч хүчний байгууллагад одоо Батбаяр байна тий. Батбаяр хурандаа байна. Тэгээ маш олон салбарт маш амжилттай сайн явцгааж байгаа. Тэгээ одоо ингээд бүгдээрэнд нь эрүүл энх байж урт наслж удаан жаргаж маш олон жилийнхаа уулзалтуудыг дахин хийхин ерөөлийг дэвшүүлье. Би одоо 10 ангид ангиараа одоо манай анги чинь 38 л байсан баха. 38 л бид бүгд 28 л төгссөн байгаа. Ингээд ингээд бид хэд уулзтаад бараг 40 жилийн дараа уулзж байгаа болохоор одоо сэтгэл гоё байна. Ингээд овгтуудаа хүүгүүдээ харан чинь маш их сайхан байна. Жишээ нь ихэд энэ битээр одоо ширээхэн манай ширээ маш их нээлттэй, маш их армантик залуу байна. Тийм маш их армантик, хайрын захиа маш их бичдэг, зөвлөгөө авдаг, их нээлттэй хүүхэд байдаг байсан. Тэр үндэ би их урамшдаг, шүлэгч хүүхэд байсан. Тийм болохоор битээр одоо хүртэл бас их сайхан ингээд бас чар хүртэл өдөө хүртэл сайхан харилцаад ингээд явж байна. За манай анги бол 1984 онд ингээд 9Г гэж анги болж энд хоёр ангиасаа нийлээд ингээд цуглахтаа
одоо 10-ийнхаа бүлгүүд дотроос хамгийн одоо спортлог урлагаараа маш их идэвхтэй тийм анги байсан. Хүүхэд спортын 4-р их наадам гэдэгт бас налах дүргээсээ ингээд 4 ангиасаа нэлээд баг бүрдэж бас саксны тэмцээнд бид нар ч оролцож байсан. 85 онд бас шонхор гэд мөн цэрэг спортын юунд ингээд орж ирсэн. Тэгээд ер нь бол ангиараа төдийгүй 4 арууд маань хоорондоо их эвтэй найртай ийм анги байсан. Тэгээд тэр дундаа манай анги бол одоо сакс болболоороо тий ер нь нэлээд тэргүүлдэг сайхан анги байсан. За тэгээд анх би 1975 онд энэ сургуулийн нэг лавга багштай 1B гэдэг ангид сурагч болж орж исэн. Түүнээс хойш одоо 4-р анги хүртлээр 1-р авралын сургууль биш 6-р анги хүртлээр 1-р авралын сургууль суралцаад 6-р ангиас 4-р 8-р сургууль шинэ сургууль байгуулагдаж бид нар 7-р ангида 4-р 8 жил сургууль 7-8-р ангида 4-р 8 жилийн сургууль сурсан. Тэр 4-р 8 жилийн сургуульд бол бид жинхэнэ манлайлагчд байсан. Манай 2 анги 8А Б гэж 2 анги тэнд одоо тэр сургуулийг өөднийх нь бетоноос эхлээд бүгдийг бид хийж тэр олон одоо модыг тарьж зүлэгжүүлэлт хийж маш их одоо бүтээн байгуулалт хийсэн 2 ангийнхан байгаамаа. Тэгээд бид нар 9-р ангида буюу 1984 оны 9 сард буцаад 1-р сургуультай энэ 1-р авралын сургуульд ирээд 9Г гэдэг шижгэр ангийг байгуулсан. За хамгийн томоотой нь бол одоо би байна да. Одоо манай ангиас айгүй томоотой хүүхдүүд байлаа. Манай бурхан болсон Эрдэнэ сайхан манай ангийн хурал хийж дарваануудаа хаалга гаргаач. Манай ангид одоо Эрдэнэ сайхан гээд бурхан болсон нэг найз маань байлаа. Тэр маань бол хол тасархай шалгагүй хүүхэд байлаа. Ер нь бол юу яа. Манай ангийнхаа надад найз нэг санал байна. Манай ангиас бурхан болсон нэлээд хэдэн хүмүүс байгаа. Бүгдээрээ босоод өндөтгөл үзүүлчих. Бид нар 1985 онд 10А гээд хамт олон 31 хүүхэд төгсөжсэн тухайд хангаа багштай анги хамт олон байлаа. Тэгээд бид нар одоо би ангийнхаа тухайд болж исэн хөгтөө явдлаас нэг 2-ыг дурсъя гэж бодож байна. 4-р ангид бид нар тухайд ангиудаас нөгөө өвс яадаг байлаа. Хурааж авдаг байсан. Понтны ус бид нар одоо өөрснөө түүж цуглуулдаг байсан. Тухайд бидэд өвсөнд явсан майх уул руу ангиараа. Тэгсэн чинь багш маань нэг хүн 3 шуудаа норомтой байлаа. Тэгсэн чинь нөгөө октод яг бид нар хоорондоо ярьж байгаа байхгүй. Багш маань эхлээд өсвөр ингээд цөөхөн өвсөө өсөөлөгчөөл багш нь гэдсэн чинь багш ерөөс наа ч үгүй нэг шуудаа хөлөндөө өрөхгүй. Одоо ерөөс та хэд сайн чих ингээд сайн жигж хагаад та нарын би өргөж ингэж үзчихэж өвсөө чинь хүлээж авна гэлээ. Тэнгүүд хэдлээ гүйж чад ерөөс адилхан сүвсгэлгөөр доор нийтлж чулуу хийчихгээд. Тэгээ чулуутаага багштай ачаа. Хангаа багш нөгөөрхий ингээл өргөл ямар сайн зөөс юм. За гээл хүлээгээд авчдаг. Тэгээд багш аль асах гэхээр бас шууд асгаж чадахгүй. Эвтэйг нь тавьж гаад багаар ингээ өвсөө гаргаад нөгөө чулууч ёроолдоо чажигнэ шүү дээ. За тэг гих мэдчил багшигаа хөөхөл хуурч ирсэн юм шиг байгаа одоо бодохноо. Миний ангийн хамт олон хүүхэд насандаа их сахилгагүй хүүхдүүд байжээ. Өдийн 40 жилийг нэгэ дурсаад санахад бол бид нар хоорондоо багш маань их нямба, чамба их цэвэрч одоо жинхэнэ социалист нийгмийн хүн байжээ гэж нямба хүн байсан шүү. Тэгээд баг багтаас хөлтөө төгөөдөөс яриг бол намайг Карлсон гэдэг байсан. Карлсон гэдэг очтой байлаа. Тэгээд Карлсон гэдэг оч маань ямар очтой гэхэлэр би нэг Карлсоны зурагт цүнх хүрдэг байсан.
Тэгээд тэрүүгээр мөн Карлсон гэж нэрлэлсэн. Өөр тийм цүнх хүрдэг хүүхдээ авах ганцхан би Карлсон зурагт цүнх хүрдэг байлаа. Тэгээд нөгөөд чи баг дүрдээ ороод нэг Карлсоны дууг дуулаад одоо юуны тэг бүжиглээд дээвэр дээр суудаг Карлсон, дэндүү тарган Карлсон ч юу ч одоо мартчихжээ нэг тийм дорсонж байдیں۔ Дээвэр дээр суудаг Карлсон, дэндүү тутун Карлсон, дэрэгдийн дээвэр дээр гарцаатаа Бид 1975 оны Алтан гадас одонтой 10 жилийн 1-р сургуулийн 1-р ангийн 1-ийн А ангиар орж илаа. 1-ийн А ангийн Бэлжин багш 3-р анги төгсөхдөө Мөнхбай багшаар төгссөн. Тэгээд 4-р ангиас эхлээд хангаа багштай 10-р анги төгслөө Эр хангаа гэдэг багштай төгсөж байлаа. Манай анги нэг амар зэй гэж хөөхтэйсэн шүү дээ. Нөгөө сурмаа багш юуны газар зүйн сурмаа багш аягүй гоё атласан дээр ингээл юу заалгаж байгаа. Австралид юу гэдэг лөө? Австралид гэр лот лөө. Австралид гэдэг юу лээ? Тэвэг чинь заатаа гэсэн чинь самбарыг орохгүй ардталт нь гарсан чинь сөөхөд авснаа. Нэр хэлээ инээлдээд бид нар багшд бүгдээрээ загнуулаад ийм ер нь аягүй гоё хөгжилтэй 10 жилийн хүүхэд тэр хിവэрэл одоо ч ангийн охид хөвгүүд хിവэрэл байна. Насан үүр дээр ангийн охид хөвгүүд хിവэрэ байж өшөө 50 60 жилээ хийхийн төлөө та бүхэндээ аз жаргал эрүүл сайн сайхныг хүсье найзуудаа. Бид нар 1985 онд Налах дүүргийн 2-р 10 жилийг Ламсуран багштай 10А, Мессен багштай 10Б, Батхтгоо багштай 10В гэсэн юм 3 бүлэг төгсөж байсан. За тэгээ манай энэ 3 арав дотор нийт 20 хүү байсан. Ер нь бол 10-ын А-д 8 залуу, 10Б 5 залуу, 10Б 7 залуу байсан. Тэгээд 20 хүүтэй Босton дандаа хүүхдүүд ер нь бол 30 хэдэн хүүхдүүд өсөж ирсэн баг шүү. 120 хүүхдүүдсэн санагдаад байдیں۔ Тэгээд энэ сургууль үнэхээр одоо тэргүүний сургууль байлаа. Тэ одоо шилдэг анги, онц сурлагтан, спортлог, аж ахуй талаа хөгжүүлсэн тийм ээ, эвдрэл гэмтлэгөө ширээ сандлаа засдаг, хүмүүжилтэй гэл тэгэл баахан тийм нэг улаан дарцгнуудыг цуглуулдаг, тэрний төлөө уралдаг тийм хүүхдүүд байлаа. Үнэхээр гоё байна. Ингээд урсгаад. Тэгээ бол багш нартайгаа бас байж гоё байгаа. Тэгээ тухайн үед бид нар чи 8 дугаар анги чинь цэцгээ багштай 8 анги. Мессен багш бас 8-ыг төгсгсөн. Цэвлэн багштай 8 гэж байсан. 8 дугаар анги 4 анги төгссөн юм байна. 10 дугаар анги 3 төгссөн юм байна. Тэгээ Батхтгоо багш бас 8-ыг төгсгөж шууд 10 төгсгсөн тий. Багш нартай эрүүлэн сайн сайхныг хүсье. Үнэхээр одоо та нарынхаа заасан сургаалаар Эрдэнэ номын мөрөөр одоо амьдэр нь одоо ингээд сайхан амьдарч байгаа шүү. Тэгээд багш нартаа маш их баярлалаа гэдгийг л дахин хэлмээр байна да. Баярлалаа. Бид нар 1975 онд анх энэ сургуулийн босхийг алхаад бүгдээрээ л орж исэн жоохон хүүхдүүд цүнхээ дийлэхгүй шахав. Нэг өдөр хичээлдээ ирсэн чинь гуруулаа ирж яваад энэ арын сургуулийн хаалгаар орж ирсэн чинь айгүй салхитай өдөр байсан байхгүй юу. Тэгсэн чинь цүнхээ бариад гүүгээл яг энэ өнцөг тойрол гарсан чинь салхины хурд өөрчлөгдөд гуруулаа хийсээд тэгээ энэ хашаан дотор асгацсан байсан хайрганд очиж тэгэлдэж зогссон шүү. Тэгэхгүй бол амар хүчтэй салхи байсан. За нэг ийм хөөрхөн түүхвээ. Тэгээд манай 3 10 бүгдээрээ 10 дугаар анги төгслөө. Яг энэ 3 давхарт 303, 304, 306 гэсэн тоотод байсан. Тэгээд 2 дугаар цагийн завсарлагаар 10 минут завсарлахад бид нар гарч дуудуулдаг гэсэн ангиараа.
коридортой. Тэгэл уралдсан штэ дуудууга хин эдний ангийн дуудаж одоо тэгвэл тэрнийг дуулъя хүү бүгдээрээ энийг дуулъя гэж 10 минут өстой хоолойныхоо чадлыг жинхэнэ үздэг байл шүү дээ. Би өнөөдөр энэ ангитаа бол багшийнхаа тухай яриа гэж бодож байна. Манай багш айлбар геометрийн багш, батгах багш. Тэгээд хичээл дээр одоо хичээлээ маш гоё заана. Тэгээ манай ангийнхан ч одоо бүгдээрээ шахвал одоо математикт их дуртай байлаа. Тэгээд нөгөө дүн 50 аюу гоё том тоо 50, том 5-ын тоо тавьдаг. Тэгээ их гоё заадаг багш байлаа. Тэгээ манай багш чинь ингээд самбар дээр юмаа бичиж явахдаа цаашаа хараад ингээд юмаа бичижсэн аа. Тэр битгий эвшээгээд тэр битгий тэгээд гэл ингээд ардаа нүдтэй юм шиг яг харж хэлдэг. Бид нар бүр ямар сэндэл яам багштай ардаа нүдтэй юм. Яг л хийчих юм гэл ингэдэг байлаа. Тэр дулсамж бол айгүй сайхан санагдаж байна. Тэгээ бид нар чинь 10 төгсөөд конкурсч одоо ихэнх нь математикаар суйрлаж конкурсчижсэн. Яагаад гэвэл бид нар бол тоондоо маш сайн байдаг гэсэн. Бүгдээрээ айгүй тоонд дуртай тийм байдаг гэсэн. Тэгээ багштай болон одоо энд одоо нийт төгсөлтийнхөө хүүхдүүдэд бүгдээрэнд нь одоо баярын мэндийг хүргье. За 40 жилийн уулзалтыг захиан байгуулж байгаа. Захиан байгуулахад оролцож байгаа хөрөлдсөн ирсэн эрхэм хүндэт шавнар, ирсэн багш нар, ирэхээр төлөвлөж байгаа ангийн нөхдөөд бас ирж амжаагүй энд тэнд яваа гадаад олон хотын орон нутагт амьдран суугаа нийт төгсөгчтэй 40 жилийн уулзалтын баярын мэндийг хүргье. За 40 жил гэдэг их хугацаа юм байна. Энэ хүүхдүүдийг бол би 4-р ангиас нь дааж явж 10-р анги төгсөлн нэг ангийн бол дааж төгсгсөн. За мөн одоо манайх 13 буюу 10 анги байлээ. 10 А, 10 Б, 10 В, Г гэсэн 4 ангид дөрүүлэнд нь би 7 жил хичээл заасан. Ерөн солиогүй юм байна. Ягаад гэвэл параллелинг учраас тэр ангиудад математик, заримдаа геометри, хаяа нэг физик заадаг байлаа. Миний үндсэн мэргэжил бол физик, математикийн багш. Энэ хүүхдүүдтэй олон жилийг, 7 жилийг хамт өнгөрөөнө гэдэг бол хүн болгон тохиох тийм хөв тохиол биш. Багш нар их солигддог, багш нар их ангиа орхиж явдаг, өөр сургууль руу шилждэг. Тэгэхдээ би энэ хүүхдүүдийг орхиж яваагүй. Их одоо амжилттай амьдрсан байна. Зарим нь сайхан олон хүүхэдтэй болсон. Зарим нь 7-8 хүүхэдтэй 15-6 ач зээтэйг нь энэ бол бүхэл бүтэн амьдралын 40 жилийг үр дүнтэй өнгөрүүлсний тод илрэл гэж тод гэрч байна гэж би тэр хүмүүст бас нийт төгсөгчдийн өмнөөс халуун баяр хүргье. За тэгээд одоо салбарын тэргүүний хүмүүс энд одоо байж гин барилгын салбар, банк санхүүгийн салбар, боловсролын салбар, худалдааны салбар, банкны одоо эдийн засагч нар, даатгалын салбарынхан олон одоо салбарт ажиллаж амжилт гаргаж явжээ. Бас эмнэлгийн салбарынхан бас байна. Тэгээд энэ хүмүүст энэ ирсэн төгсөгч нартай олонтой хамт явж, олон дундаа амьдарч, олон дундаа амжилттай ажиллаж, өнөөдрийн дүүхийг бүтээж байгаа энэ явдалд чин сэтгэлээс халуун баяр хүргэж, багш нарынхаа зүгээс, төгсөгчдийн зүгээс бүгдэд нь чин сэтгэлийн халуун баярыг хүргэж амжилт хүсье. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. 40 жилийн дараа уулзж байгаа та нартай энэ өдрийн халуун баяр хүргэж мэдчилье. 10А, Б, 8А, Б, В, Г гэсэн 4 анги байлаа. Би 8 дугаар анги 8А ангийг Дарилсүрэн багш шилжсэний дараа хүлээж авч ажиллаж байгаа. Тэгээд 4-р 8 жилд газар зүйн багш дутагдлаа гэдэг тийшээ шилжээд явцсан. Тэгээ манай хүүхдүүд бол нөгөө өөр ангиудтай нийлээд Б, Г-тэй нийлээд нэг анги болоод 10 дугаар анги төгссөн байгаа. За ингээд хүүхдүүдтэй энэ 40 жилийн уулзалтыг
Зарим хүүхдүүд одоо шалтгаандаа янз бүрийн байдлаас ирээгүй байна. За тэр хүүхдүүдтэй ч гэсэн энэ 40 жилийн оюун мэндийг дэвшүүлье. Хуучин ажиллаж ирсэн багш ажилчид тэдний гэр бүл хамт олондоо энэ сургуулийн ерөөсөө бүх коллектив хамт олонд 40 жилийн оюун мэндийг дэвшүүлье. Сурагчийн цэвэрхэн хувцас анхлан өмсөө сургуулийн босхийг идэгч алхлан очгоо мустасилуу оморчсон юм шиг ножигнаж явснаа би хизээч марташгүй Арван жигши атанхан уйнэнши Арван жигши айхататайрэш Дундар шгүй дурсамж 40 жилийн айн баярын мэндийг хүргэе. Төрийн ордныхоо 9 үйл цагаан тугандаас хүнд төдөлөд зураг хамт олноор авах гоцгаая гэдэг санааг бас миний хувьд гаргаж ялаа. Ингээд налах дүүрэгтээ эргээд очиноо. Төгсөл толгойн төгсөлтийнхэн яг тухайн оронтогтой очихдоо нэг солихоо урдан дээр чимээхэн очиод зураг гаргалаад гардаг бол бид бас нэг 80-аад оны дунд үеийн бас дуутай шуутай явсан залуу насны бас юм байна. Тэгээд бүгдээрээ нэг чөтгөр өргөөж, өлөөр хөгжмөнтэй бас тэр үеийн хүмүүс жагсдаг, дуулдаг, цугладаг, параданд алхдаг байсан. Тэрийг бас санагалзаад ингээд өлөөр хөгжмөнтэй бас жагсцгаая гэдэг санааг бас гаргасан. Ингээд манайхан бүгдээрээ өлөөр хөгжмийн маршинд жагсцгааж бас баяр хөөртэйгээр алхсан.
Өөхөстө тэр чинь 40 жил ээж байгаа бид нар тэгэл бүр налаахын бараг нийт төмнийг цочроос маш сайхан байсан. Үлээвэр хөгжин чи бид нар сургуульд ахтаад үлээвэр хөгжимтэй цэргийн анги баяр жагсаал болгоно л тэгэл нэг баяр сайшаалын үнэмдэг баярын бичиг авчих хүртлэр үлээвэр хөгжим заалан дотор хангидаг байсан. Тэгэд яг л тэр үе сайхан санагдсан. Маш сайхан байсан тэр үлээвэр хөгжимтэй алхаад бүгдээр орж ирэхэд нэг л айгүйх огшижсэн. Сайн байцгаана уу? Энэгүй талбайд хөрөнгөлсөн эрхэм та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн дэвшүүлье. Тэртээ 1975 онд Хаавын жигээ гараас үтсэн ардын сургуулийн алтан бусгыг алхаж ирсэн. Тэр өдрөөс хойш 100 жилийг ардаа үдэж өдгөө 1985 онд ардын сургуулийг 10 дугаар анги төгссөн эрхэм төгсөгчид маань яг өнөөдрийн сайхан төрлөг нутгийн орондоо түн талбай дээр төгсөлтийн 40 жилийн онцтой нээлтийн ажиллагааг эхлээд бэлэн боллоо. Бид 1-2 10 жил 3-4 8 жилийн төгсөгчдөө 40 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сайн байцгаана уу? Маш баярлалаа. Сэргэж бодсон шүү. Баярлалаа. Ахын соёлтой. Хатаргад ирсэн. Хатсангоо дэлхийн ингэрдээ ханийха харин бэлтэж явнаа. Ханчаасан сэтгэл дүрэн хамгаа сайхан хантай хүндээ. Сургуульд ороод 10 жилдээ бол ямар ч одоо ингэ те шаналлах бодох зүйлгүй өөрөөсөө өглөө босоод хөгжилдөөл одоо би бол 1-р хороонд байдаг гэсэн л да.
Тэгээд араасаа одоо манай ангийнхан бол хамгийн араасаа ирээл артлаасаа гудамжаар нь аваад, эрчүүд нь гудамжаар нь аваад, урагшаага ирээл надаас эхлээл эмхтэй, тэгэл эмхтэйчүүдээ аваад инээлдэж хөхрөлдөөл бүгдээрээс баг тэр даалгавар ер нь хийсэн бэ нү, хийгээгүй нү инээлдэж хөхрөлдөөл тэгэл гिचэлдээ очиод суудаг. Тэгэл бүгд бөөнөрөө ангингда салаандаа суугаад бас л инээлж юу ч бодохгүй инээлж хөхрөлдөөл тараал бас инээлж хөхрөлдөөл манай одоо доор нэг цагаан турба гэж байдаг гэсэн. Тэгэл гэртээ хараад бас даалгавраа хийхгүй бас л нөгөө нийлдэггээр яваад доош явж гिचэлдээ уншина гэж яваад цагаан турбан дээр очиод баахан инээлдэж хөхрөлдөөл идэж ууж хөөцөлдөж гүйж байгаа л ирдэг. Одоо тэр үе маань бол одоо хамгийн жаргалтай үе. Одоо хамгийн жаргалтай. Ямар ч хариуцлага байхгүй, юу ч бодохгүй гिचэл хийгээгээс ч маргааш өрнө. Тий шалган дүү яах бол гэсэн юм байхгүй. Хамгийн жаргалтай, дурсамжтай тэм сайхан үе юм бэлээ. Тэм учраас одоо 40 жилдээ явж анги хамт олон энэ 9 бүлэгтэйгээ уулзсандаа одоо миний хувьд бол одоо маш сэтгэл хангалуун таатай сайхан байгаа. Нэгдүгээр ангид ороход баатарчууд байдаг. Тэгээ баатарчуудаас хоёрдугаар ангид ороод баатарчуудын гишүүнээсээ пянарын гишүүн болж ирсэн. Пянарын гишүүн болоход энэ ордны энэ одоо том зааланд хоёрдугаар ангийн хүүхдүүдийг бүгдийг нь оруулаад тэгээ дээдлийн ангийн хүүхдүүд бидэрт улаан гастыг зүүж өгöd за ингээ пянарын гишүүн боллоо гэж тэр бол их гоё дурсгалтай өчөлтөө. 50-аад он жилийн өмнө баг хөөхд байхдаа пианорт илсэн гээд багшаараа улаан мөч зүлгэжсэн бол 50 жилийн дараа бас төрлөх нутгийнхаа төв талбай дээр хүүхдүүдээр бас улаан мөч зүлгэсэндээ маш их баяртай байсан. Бид нэр тухайн үед бол аюу их баярлж хөөрж тухайн үеийн зургуудыг аюу их авч тэр өссөн хүүхдүүдтэй бол баярлсан сэтгэлийг төрхөж байсан. Дахиад би төрсөн шүү дээ. Пианор болсон байхгүй юу? Эсвэл нөгөө нэг бидний үед пианор гэж байлаа шүү дээ. Одоо яг баатарчууд байж байгаад эргээд бид пианор боллоо шүү дээ сая. Миний яг тэр эргээд нөгөө пианор болж ирсэн тэр үеийн дурсамжийг хэвээр айгүйх гоё сэдрэж өгсөн л дөө. Тэгээд жохон хүүхдүүд одоо миний өөрийн ач зээшгэл хүүхдүүд байгаа шүү дээ. Тэднэрээр ингээд улаан бүчээ зүйлгүүлээ зогсож явах бас их гоё байсан. Бас л нулимстай байсан. Дундэршгүй дурсамж 40 жилийн айн баярын мэндийг хүргэе. Гастро таньж байна.
Энийг таньж байна. Энэ 28 налаах төгсөлт 10 жилийн 28 төгсгөө энийг би суултур хийгээд би нэг хийсэн байхгүй. Энэ кастинг дээр би хийжсэн байхгүй. Одоо боронзоор тэгээ манай хүн ингээд хадгалаад одоо энэ манай ангийнхны бүгдээрийнх нь гарын үсгэн энэ дээр ингээд байж зарим нэг нь одоо би одоо нэг шилгүү уучраас зарим нэг нь харахгүй байна л да. За ингээд одоо жишээлх юм бол одоо энэ хин бичсэн юм байна. Хав гэдэг бат тотхон бичсэн байгаа. Хав гэдэг өөрөө ч хав авалдаг байсан л да одоо. Тэгээ одоо нохоочтой нөхөр зингээ бичсэн гээ одоо энэ заримынх нь одоо юу нэг ингээд энэ ч одоо үндсэндээ 40 жил хадгалсан юм кастинг байхгүй. Одоо ингээд заримд нь байна уу байхгүй. Одоо гэхэд манайхан ингэ байж. За та хэд өөрсдөө гар ус юм эндээс олж. Тэрнээс гадна одоо энд нэг дэвтэр байна. Ингээ хавцсан нүргдаад яалцсан. Тэгсэн чинь ингээд хэний дэвтэр байга хайгаад чинь манайд холмч тулсан юм лээ. Тэгсэн чинь манай Эрдэнэ чимийн товсон юм шиг байна. Товсон чинь зориул 10 ингээд удахгүй усын шалгалт өндөр амжилт үсий гэж бичсэн байна. Бодвол энэ дэр миний зураг байсан тэр нь унтсан юм шиг байна. Одоо Эрдэнэ чимийн энэ дэвтэрсэн чинь сүүлд Эрдэнэ чимийн товсон юм таар Эрдэнэ чимд одоо өнөөдөр ингээд өөр юм дэвтэр гардуулж өгөө. За баярлалаа. 40 жил хадгалсан баярлалаа. Яа тийм надад айгүй гоё байна. 40 жилийн дараа ингээд босглохоо дэвтрийг би ингээд авлаа. Тэгээ та suurтаа баярлалаа. Баярлалаа. Айгүй гоё. Манай хүүхдүүд ингээд тэнхийг ууцсан. Одоо ингээд нар мадах байна. Одоо Нарбат юу шалаа Нарбатаа юу хийсэн Нарбат юу одоо Нарбат юу хийсэн за Нарбат 1975 онд үүссэн юм тэмдэглэл гэж хорвоо дэлхийн гайхамшиг хошин шог бадаг гэж яруу найргийн дээж янаг амаргийн дуул дуу хоорын хөлс энэ дуул тосын зөвгнөл энэ юу гэж өнөө үе сая өнгөрсөн үе түүх гэж байна. Өнгөрсөн түүх нь өнгөрсөн. Энэ жишээ үгээс биш үү Нарбат амар үс юм шүү. Ээжийн тухай бодлож илгэндээ наач ингэртээ тэрвэрх гэж ээж нь намайг төрүүлээ үсттэй. Илгэндээ наа ингэртээ тэрвэр эрхлээ ээж нь эрхлээ хүүч нь гэдэг амар чи дууны үг юм тий. Дууны үг гоё юм. Төрөө бол юм бичиж байгаа хаа одоо. Андам нэг чи өнөр баян түүхтэй өнгөт мөнгөн хорвоод 9 тарьдаж явхад үерхэл чи юутай сайхан бай. Чи юу яавал арьсч. Одоо сайн хараа ингээд жишээ болохгүй. Тэгээ найз нөгөө нэг ихтам царчны алдгаа авчихгүй юу. Тэгээд орой буцаад орой чин ултаад өглөө босч ирэхэд дөрвөн бүр гарч ирдэг. Найз нь яруу найрч сэтэрсэн шүү дээ. Өвч сэтэрсэн гэж одоо яа. Ямар гоё юм. За баярлалаа. Доод хийнээс доод. За манай богино солонгостой. Богино хүнийхээ юм уушаад. За солонгостойгоо доод. Богино хүмүүс аваас ухаантай байж урсгалч нэгээд чамд энэ хорвогийн хамгийн сайн бүхний хүсээ өрөөё. Тэг хэлсэн байна. Тэнгүүдээ мөчлөг гэж сурагчийн амьдрал дайн байн гэх юм. Энэ ч амар батсан шүү дээ. Энэ хичээлийн завсарлаг яах вэ гэж. Шипүүгүй бол морьсон толгойг хөвч. За энд юу гэсэн юм харахгүй шүү. Амжилттай гэвэл амжилттай санах тэгвэл миний бой бэнд. Миний баясгалан. Миний баясгалан. Бой бэнд гэж. За энэ самбарын өмнө өргөс тор дотор. Амар хэлсэн юм шүү. Одоо чи ямар хондог юм бэ? Өөрөөр талын ураа ийдсэн. Дуудчихгүй даа. Тусан зэрэг чамд удахгүй болох улсын шалгалт нь бас амьдрал амьсуулсан гэж байна. Хорвогийн нарны доор жаргал эдлэхийн төлөө хос хонгийн адилаар ижилдэн суухын төлөө хонгор үрээд тэврээд хичээж явсныг мөрөөдөө хоёр биеэ жаргаж хүндэлж байхыг зөвнөд хагцшгүй үнэнч хайраар тэр чамд дурлжээ. Өөрөө бичээ аягүй гарч байгаа юм шүү. Гамбат дурж байгаа юм бичээ. Мөнгөн зүудэнд алтан утас сүглсэн мөрөөдөл үйлсийн оргилдоо ардын сэтгэлийг дэнсэлсэн үйлчин миний үйлс уран үйлчж байгаа бид ариун үйлсээ гэхдээ чи ч одоо бас яг үйлч болохоос бас нэг өөрөө өөрийгөө
Яг Зөвгнө тавьсан биш үү? Тийм биш үү? Тийм бэ. Хожим гүйцээ гэж. Хожим гүйцэж манай хүүхэд ингээ гүйцсэн юм. Миний өмнө одоо манай хүүхэд ингээ гүйцэж бичих сурж байхдаа ингээ гүйцээ өссөн. Тийм байна. Өөр юм. Одоо өнөөдөр бид бичих хэрэгтэй юм лээ. Тэ чимгийг юм тийм байна. Тэгээ бичиж өгөх хэрэгтэй байсан чинь манай охин миний өмнөөс бичиж тавьсан шүү дээ. Тэрийг сайн харуул. Тэрийг гоё уу. Дөнгөж бичих тайлэг ус тайлэгдсэн нэг өсгөнүүд нэг нэлээд тийм байна. Тамар миний яриад салга мантайгаа бас ухаантай байсан шиг байна. Салга манттай нэг юм нэг уншаатгай. За. Хөөхөн чиний саран болоод хөх тэнгэрийн ингэртэн зүүддэг юм уу? Зүүчгээд өөр хиндч. Ата саналгүй. Өрхний зайгаар шагааж үзэх үү гэнэ. Энэ юу суудахтай юм бол энэ салан мандаас бас тэдэд дурах байсан юм шүү. Өрхний зайгаар нь шагааж үзэх гэдэг. Тинаач шамлаа удахгүй болох улсын шатлалтай амжилттай хүргэсье гэж. Чамралгаа нээсэн сэцэг шиг цогтой байг үйлс чинь цагдшгүй ариун хайраараа ундарч байг амьдрал чинь гинэ. Босголт чинь зориулав. За ухаантай байсан чи хараа да. Тэр ухаантай байсан чи хараа да. Оюун ухаан төгс бол хэрэг яв. Инженер шиг бичсэн шүү дээ. Үнэн үгсийг хараад хэлсэн үнэтэй гэж. Чи ертний мөрөдөө цогоор айлгсан шүү гэж. Үйлдэл үрээ. Ямар юм. Ерөөдөр гэж. За бичгээ уншаад ба. Амьдрал амархан байвал айсан хөлмөг байна. Буруу дахь өгсөх хоёр гэдэг амьдралын маань зам, урсах мөхөх хоёр гэдэг орчлонгийн маань зам гинэ. Яа, бүх найзуудаа 40 жилийн баярын мэндийг хүргэе. Сургууль сурсан нас, хүүхэд нас гэдэг чинь ер нь хизээс мартагдчихгүй сайхан үеүүдийг бол өнгөрөөжээ. Тэгээ одоо яг тухайн үеийнхаа хүүхэд насыг ер нь л нэлээд ярилцаж шингэж сууж яхад мартахын аргагүй сайхан мөчүүдийг бол анги хамт олон дотор л өнгөрөөсөн юм байна. Тэгээд ангийнхантайгаа 2 хоног өнгөрөхөд бол маш сайхан л дурсамжуудыг бүтээж сайхан байлаа л. За 40 жилээ хийсэн нийт төгсөгчдөө болон анги хамт олон одоо 40 жилийнхээ ойн арга хэмжээнд ирж оролцсон бүх төгсөгчдөө баярлалаа. Аюул энгийг хүсье. Урт удаан наслая. Цаашдаа бүгдээрээ 50-60 жилээр баяр хөөртэй уулзцаая. Дундэршгүй дурсамж 40 жилийн айн баярын мэндийг хүргэе. Монголчууд одоо дандаа бидний бүгдээр харж бидний замаар явдаг. Хүүхдээ ардсан бай. Тийм учраас өнөөдөр хамгийн ахмад насаараа үлдсэн одоо ахигаас урьж байна. Найны ангис ганцлоо. хамгийн ахмад байна. Энэ хүн сайхан өдөөнөөс хүрсэн та бүгд маань хоргон манныхаа хотоод үргэж өрөө мартынхаа хордыг үзэж өөр хүүхдүүдийнхаа сайн сайхан бүхнийг үзэж явуултгай. Хотгийг одоо мис гэдэг тийм ээ. Тийм учраас өнөөдөр энэ өдөөний дээжээс хүртээгээд за тэгээд энэ одоо мис биш тасаа. Тийм үү? За тэгээд та энэ өргөн дүмэндээ хөргөж өгнө. За ингэж одоо мисийг хүртэл ингэж хэн ардтаа гэж хүндэтгэе. За хэмээн одоо талбайд талбайд бацрахтаа болохгүй. Талбайд ицсэн хүмүүс нь түмэн сайхан түүхтэй болохгүй гэж хүсэн нэрээ.
Ангам таснараа бүгдээрээ жилийн жил уулзаж урд насалж удаан жаргаараа гэж яриа. Тэгээд бид хэд чинь нөгөө аль болохоор хөгжил одоо үйл ажиллагаатай ажиллагааны хөтөлбөртөө сайхан байлгыг гэсэн үднээс хөтөлбөрийн дагуу одоо дууны клипний арталт одоо та нар бүжгэлж явах хэрэгтэй гэсэн. Тэгээд бид нар одоо энэ мэргэжлийн Азийн холбооны ерөнхийлөгч алтан медальтай гэдэг Булганбаяр гэдэг багшийг аваад тэгээд тэр хүнд бол бас төлбөр тодорхой хэмжээний сая төгрөгийн төлбөр өгөөд бид нар одоо бүжиг бэлдсэн байдаг. Тэг Алай визуал айдер бэлдээ гэд манай хөтлөгч хэлээд ингээ бүжгээ бэлдсэн. Маш таатай сайхан байсан. Одоо бас нэг бүжгийн бүжигтэй орё гэдэг бүгд ингээ хувцаа бэлдээд бүжгээ бэлдээд нэг сар гарan бас яваад бэлдсэн. Тэгээд хоёр бүжгээ бол бид нар хийсэн байдаг. Нэг бүжгээ бол одоо этүүдтэй их тэр бол их яг хүүхд насны дурсамжтай нэг захиа өгөөд одоо нэг захиа булааж аваад өгөөд этүүдтэй энэ хэсгийн бүжгэн дээр бол бичлэгэнд бол орсон байгаа. Яг нөгөө 13-14-ийнхөө өдөр тэр бүжгээ хийх гэсэн чинь эхний өдөр гоё ямаа нөгөөтгөө хийчээ нөгөө бүжгээ хийчээ гэл чигтэйхэн гоё ганга яваал ийса. Тэгээ эхний өдөр соёлын тэргүүнээ авчаад тэрэндээ баярлаад маргааш нь бүжиг хийхэд тэглэлгүй болцсон байж ах жишээтэй. Тэгээ бидний бүжгийг бол хамт олон маань үзээд ёстой гоё байсан, сайхан байсан гэсэн. Бид хэдийн хувьд бол бас нэг жоохон ажил ихтэй. Завсараар нь бэлтжижсэн учраас нэг дотоод улмыг юм шиг бас нэг тийм сэтгэл төрсөн. Гэхдээ дараа нь харахад бол үнэхээр бас гоё байсан. Our love is alive. And so we begin, foolishly laying our hearts on the table.
Дундэршгүй дурсамж 40 жилийн айн баярын мэндийг хүргэе. Тэгэхэд бид энэ дундэршгүй дурсамж 75 25 гэж одоо уулзалт наадмаа хийцгээлээ. Маш аятайхан сайхан болсон гэж бодож байгаа. Тэгээд энэ уулзалтыг маш сайхан болоход маш олон хүний хөдөлмөр, хичээл, зүтгэл одоо ер нь л оролцсон хүн болгон маш идэвхтэй оролцсон учраас ийм сайхан болсон гэж бодож байгаа. За гар барилдаа нэг бол яг би өөрөө одоо бид нар чинь барилд бол айгүй бол унаад гэмтэх, бэртэх тийм ээ. Тэгээд бас хөөрхөн халдсан, согтцсон байсан улсууд янз бүрийн асуудал гарч байсан юм билүү. Тийм учраас гар барилдаан болгоё гэд одоо олон хүний л тэр хичээл зүтгэлээр болж өнгөрсөн. Жамо тар. Авааны арслан Мөнхбаатар гээд бид бэлэн болж байна. Нэг ингэж тавхад бэлэн болж байна. Илүү ихч байна. Манай ангийн хувьд бол хэмжээнд маш их амжилттай болцсон. Манайх бол 85 онд налайхан 2 дугаар жилийн 10 ангийг төгссөн Батх тогштой ангийн хамт болоо. Тэгээд үндэсний наадмынхаа 3 төрлийнх нь сур харвааны төрөлд нь миний өөрөө оролцож төрүүлсэн. Хурдан морины уралдаанд нь миний өөрийн сонгосон сайхан бор үрээ төрүүлсэн. Түүндээс баяртай байгаа. Барилдааныхын төрөлд нь манай ангийн даваа сүрэнгид залуу гар барилдаан төрүүлээд ингээд 93 наадмын нь ерөөсөө манай анги авсан байдаг маа гурлан. Чудатын каммагдангийн сүлдэртний соён бүтэрийн хадалбаг намруулан мандуулаад надах дүүрний дундэршгүй дурсам эми баяр цэнгэд одоо тэр юуны 93 наадмын одоо тэмцээнүүд бараг манай ангийн нэрмжиж авсан. Тэр уралдсан морд бол манай ангийн пүрэв өчрийн одоо жуулчд болдог тийм морд байсан. Пүрэв өчр маань биднэрт төлбөргүй морд авчихсан. Мөн одоо сурын тэмцээн гэдэг бол алтан цэцэг маань хүүгийнхээ одоо сургуулийн ном гэж ном сум сурыг бас авчихсан. Бид хэрэг зүгээр харамсалтай ном байсан бол бид өвшөөл гэж татаж чадахгүй. Тэгээ сум маань 1 метрээс илүү явахгүй. Сургалтын ном сум байсан учраас одоо бид тэр тэмцээндээ явуулж бас одоо 1 2 3 дугаар байр шалгарч бид бас өөрхөн хөгжилдөж ингээд тэмцэн маань бас тэр тэмцээг үзсэн. Өргөн тэнүү магнадаа нэртми буян шингасан ариг цагаагаараа нададуулан артаад нацэнгүүж бахын өлцөтөө сайхан рөлөн өргөё. Дундэршгүй дурсамж 40 жилийн айн
баярын мэндийг хүргэе. Энэ 40 жилд бол одоо олонхын саналаар санхүүгийн албыг барьсан байгаа. 150 хүний санхүүгийн албыг барина. 150-аас 70 хүний одоо санхүүгийн албыг барина гэдэг бол тийм амаргүй эд юм бэлээ. Гэвч бол одоо олонхын саналаар 2 огцорч 3 огцорно гэж яагаад тогтоод энэ ажлыг хийсэн байдаг. Тэгээ манай санхүүгийн багт бол ерөнхийдөө дандаа мэрэгжлийн хүмүүс байсан. Би одоо бас дээр аудиттай, хяналттай, зөвлөгтэй байсан. Манай одоо зөвлөх нь 2 дугаар 10 жилийн Бямсуран, бидний аудит 2 дугаар 10 жилийн Чулуун цэцэг, тэгээд санхүүгийн албыг би хариуцаад ингээ 2 хүн дундын данс нээсэн байдаг. Дундын данс дээр болохоор би бол ерөөсө хяналт явуулна, өөрөө гүгнэ. Энэ дансыг энэ мөнгийг тэр данс руу хийн. Тэр мөнгийг бол шилжүүлээд хийх ажлыг бол 10А-гийн инх жаргал хариуцчихсан. За тэгээд одоо ерөнхийдөө би санхүүг бас ингээд нэг базаад дараа тайлан тавьчих гэж бодож байна. Ерөнхийдөө 10А-гаас нэг 17 хүн 1 дугаар 10 жилийн 2 дугаар 10 жилийн 10B-гээс 20 хүн, 10V-гээс 18 хүн, 10G-гээс 27 хүн, 2 дугаар 10 жилийн Чулуун цэцгийн ангиас 19 хүн, Бямсурангийн ангиас 23 хүн, Гэрэлтвэгийн ангиас 11 хүн, Утган Намжлмагийн ангиас 7 хүн, Дэ Алтан цэцгийн 2 дугаар 10 жилийн Дэ Алтан цэцгийн ангиас 8 хүн гээд ингээд нийт яг 150 хүн цугласан байт юм аа. За ингээд 151 хүний бол 6 хүн нь бол одоо 3 багш ингээд шалтгаантай нэг өдөр яваад буцнаа гэж 6 хүн 250 мянган төгрөг өгсөн байдаг. 145 хүн нь бол 500 мянган төгрөг өгсөн байдаг. Ингээд нийт 74 сая төгрөг төвлөрсөн байдаг юм аа. Онлайн хурлаараа бүх одоо анги 9 бүлгийн хүмүүсийн төлөөлөл батлаад 5 сая 850 мянган төгрөгөөр бичлэг буюу клипийг хийлгэе гэд энэ мөнгийг бол төсвөлөд гаргасан байдаг. Тэгээд дуу клип хийлгээгээд ая аран жороо өгч бид нар 2 сая төгрөгийг өгсөн байдаг. Одоо томхон шиг зарлуудыг дурдах юм бол айзам хамтлагийг бид нар одоо айзам хамтлаг бол 3 сая гэсэн байсан. Залуу хамтлаг 2 сая 500 гэж орж ирсэн байсан. Миний хувьд бол одоо санхүү барьж байгаагүй аль болохоор л одоо төсвийг танах, аль болохоор бага зарлаа хий гэж бодоод тэгээд айзмыг бол бид нар яг төвлөрсөн мөнгнөөс сая 500 мянган төгрөгийг гаргасан байдаг. Сая 500 мянган төгрөгийг бол би одоо амралтын газрын одоо тэр эзэн базар архичаа гуйгаад биднэрт нэгэд хөнгөлт үзүүлээд өгөөч, нөөтөө урамшуул өгөөч, ингээд одоо төсөв хөрөлцөхгүй байна гэд тэр хүнээс одоо хөнгөлт идлүүлээд тэр хүнд өгсдөө мөнгнөөсөө сая 500 мянган төгрөгийг тэднийхээс гаргуулад ингээ 3 сая төгрөгөөр бид нар бол айзам хамтлагийг авч одоо үйл ажиллагаа явуулсан нь одоо бид бүхэнд одоо хүн бүхэн таалагдсан таатай сайхан үйл ажиллагаа болсоо. За тэгээд автобусанд бид нар нэг 650 мянгаар 3 автобус авсан байсан. 2 автобусандаа сайхан хангалттай бүгдээрээ суугаад явсан байдаг. Нэг автобусыг бол буцаалт хийсэн байдаг 350 мянган төгрөг болсон байдээ. Өөр хоёр дуучин авсан байгаа. Хоёр дуучин бид нар бас нэг сая 500 мянган төгрөгөөр авсан. Шагнал урамшуул манайх бол маш их өндөр одоо маш олон шагналуудыг өгсөн байдаг. Энийг би бас нэг дөрөвдөд өнгөрчих гэж бодож байгаа. Бүх хүмүүсийн одоо шагнал урамшуулыг бид бүхэн 40 жилийнхээ сангаас бол өгсөн байгаа. Энийг бол өхөн зүйтэй гэж энд бүх одоо төсвөлөгдсөн мөнгийг одоо гаргахыг бол санхүүгийн алба онлайн хурал хийж одоо ахлагч нарын багтаа онлайн хурал хийж байнгын одоо дебет кредит одоо дүнгуудээ бол танилцуулж тэгээд олонхын саналаар шийдвүлээд энэ бүх зардлуудыг төсөөлж гаргасан байдгийг шүү бид бүхэн чинь. За санхүү дээрээ би ингээд жиштэй бүр нэг 2 зүйлийг дурдъя гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол санхүү дээр орлого зарлага бол байнгын одоо ахлагч нарын баг болон комисс санхүүгийн баг дээр бол өдөр тутам хуулгуудыг байнга байршуулж исэн. Файлаар нь бас байршуулж исэн байгаа. Энэ дээр бол орлогоор нь одоо хуулгыг тавихад орлого талдаа бол 90 сая төгрөг гэж тусгагдсан байдаг. Энийг бол бас зарим хүмүүс маань бас буруу зөв ойлголт одоо 90 сая төгрөг орсон байна гэж ойлгосон тал бас байдаг байж магадгүй. 90 сая төгрөг гэдэг чинь 180 хүний мөнгө байхгүй юу? Тэгэхээр яагаад 90 сая төгрөг болоод орлого талд тусгагдсан байдаг вэ гэвэл эхлээд бомбон туур амралт руу 5 сая төгрөг оруулсан байдаг. За тэгээд тэр маань жоохон үнэтэй байсан учраас төсөв хөрөлцөхгүй байсан учраас цуцлаад 5 сая төгрөг буцаад орлого болж орсон байдаг. За дараа нь шүтэн амралтанд бид нар бас 10 сая төгрөг урьдчилгаа хийгээд
буцаад цуцлаад дахиад орсон байдаг. Ингээд бид нар буцаж орсон мөнгөө бас 90 сая төгрөг байна шүү гэж бас харсан байх талтай. Тийм учраас буцаалтууд нь ороод 90 сая яг 151 хүний 74 сая төгрөг орсон байдгийг шүү гэдэг би энийг бол албан ёсоор хэлье гэж бодож байна. Батар ирсэн дуулалтай баяр цэмгийн хатирхан баруун зүнэ тойруулаад бахан наадам бүжээрээ нас цаад өвсгүйчүүд наадам дөхөн дэвсэрээ нартай буцаад ус наран саран хатираач жилийнхаа тэмдэглэсэн сэтгэл маш өндөр байгаа. Бараг хасгачаар нас руугаа очсон маань хөөхд насаад орсон санаад 40 жил уулзаагүй найз нөхдөйгөө уулзаад багийнхаа ямиг яриад явхад хамгийн сайхан байсан. Бид бүгд 170 хэдүүлээд нэг үеийн хөөхдөд цуглана гэдэг. Энэ бол бас Монголд ч бараг ингэж нэг үеийн хөөхдөд ийм болуулаад цугладаг, ийм далаацтай, ийм хүрээлттэй байдаг юм уу сайн сонсож байгаагүй мэн. Тэгээд энд чинь бас 40 жилийн өмнө Монголоос гараад явсан хүүхдүүд ирж оролцлоо. Казахстанд амьдардаг, Ирландд амьдардаг, Америкт амьдардаг гээд твээс ирсэн хүүхдүүд ирж оролцлоо. Миний үе гэхэд тухайн үед Оросын холбооны улсуудаас ажиллаар явж байгаад шөнө энэ уулзалтанд оролцохоор ирээд энэ уулзалтанд 2-1 орчоос бусаж явж байсан. Тэгэхээр зэрэг энэ уулзалтыг бол хүүхд толгой санагалж ирж оролцсон дагих баяртай байгаа. 75-25 гэсэн. 75 гэдэг нь болохоор 75-нд анх сургуульд орсон жил. 25 гэдэг нь 2025 онд бид нар 40 жилийн ойн уулзалтаа хийж байгаа учраас яг бид нар 40 жил сургуульд орсноор бол 50 жилийн дараа бид нар уулзаж байгаа ийм хамт олон ийм зохион байгуулалтаа нэг үеийнхэн байлаа. Тэгээд бид нар налайхад очисон тэр нэг хөтөлбөр байгаа. Тэдгүүрүүд ямар гоё бас нэг манай налайхчууд одоо хүртэл дуу алдан шагсгааж ярьдаг. Одоо манай төгсгчид хүртэл ярьдаг. Эний гол болох шиг үйл ажиллагааны гол цөм нь юу байсан гэхээр би түрүүн ярьсан тий. Бүх 30 жил 35 жилээс онцлог байж байгаа нэг мөн чанар нэг юм бэхтэр зэрэг хүн болгон гэсэн өөрийн үн цэнтэй болцсон бид нар насан дээр ирсэн. Бид нар хамт олондоо нэр хүндтэй, гэр бүлтэй, нэр үн цэнтэй, үр хүүхдүүдийн дунд үн цэнтэй, мөн түнчлэн налаахтай ч гэсэн бид нар үн цэнтэй ийм хүн юм а гэдгийг бид нар том томрон гаруулахын тулд бид нар хүн болгоны үнцэн тэр хүн тэнд л ирсэн байгаа бол тэр хүн ирж чадаагүй байгаа ч гэсэн ямар нэгэн ажилтаа шалтгаантай байсан ч гэсэн магадгүй зарим тэнгэрийн усад очисон байсан ч гэсэн тэр хүний үнцнийг энэ 40 жил дээр гаргахын тулд бид нар хүч хөдөлмөрөө бас энэ сайхан зорилтыг бид нар тавьж ажилласан байгаамаа. Энэгээр л
40 жил нь бусад баяруудаас маш онцлог өөр болж чадсан гэдгийг утгаараа би маш сэтгэл дүүрэн байна. Оролцсон бүх улсуудаа талархаж байна. Оролцсон бүх байсан ирж чадаагүй байгаа улсуудад ч гэсэн талархаж байна. Энэний төлөө бас байсан гадаадад байгаа бас хүмүүс маань сэтгэлээ хүртэл явуулж исэн, өөрийнхөө хандивыг хүртэл өргөж исэн тэр улсууд хүртэл бас талархлаа. Илэрхийлэн байна. Ерөнхий продюсерийн хувьд ан компанинийгаа бас төлөөлж хэлмээр байна. Сургуулийн хаалгыг зөвхөн хаалаа сурагч насаа үтлээд баяа